сэтгэлээ өргөх болсондоо баяртай байна. За бүгдээрээ бас ах эх нартайгаа ээж автайгаа гэртээ байгаа газараа яг одоо хүндэтгэлээ өргөж байгаа гэдэгт итгэж байна. Өнгөрсөн 7 хоногийг хэрхэн сайн өнгөрүүлсэн бэ хүүхдүүдээ? Ямар ч ийсэн адал явдлаа дүүрэн гэхдээ ингээд гэртээ байгаа ч гэсэндээ уйдгартай байна гэж битгий бодоорой. Өөртөө үргэлж бурхны өмнө залбираа бурхны үгээс суралцаад үргэлж баяр хөөртэйгээр өдөр алган талархсан зүр сэтгэлээр өнгөрөөж байгаа гэдэгт итгэж байна. Энэ цаг үеэд хамтдаа бүгдээрээ цуглаанаа эхэлцгээе. Тэгээд хамтдаа залбирцгаая. Хайраар дүүрэн эзэн бурхан минь танд баярлалаа. Эзэн минь өнөөдөр таны өмнө хамтдаа хүүхдийн цуглаанаа хийх боломжийг өгсөнд баярлалаа. Эзэн минь та энэ цаг үеэд бидэнтэй хамт байж өгөөрэй. Магадгүй өнгөрсөн 7 хоногт би хин нэгнийг гондоосон, эсвэл хин нэгнийг үзэн ядсан, эсвэл хин нэгнийг муухайгаар хэлсэн ч юм уу, буруу хийсэн зүйл байгаа бол та биднийг уучлаарай. Эзэн минь бид нар өнөөдөр таны өмнө гимшээд, таны өмнө ухаарад, эзэн тантай уйлзаад, эзэн минь өнөөдөр таны өмнө өөрсдийнхөө зүр сэтгэлийг өргөхийг хүсэж байна. Та энэ өдрийг удирдах өгөөрэй. Та магтаал номлолтой хамт байж өгөөрэй хэмээн эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Амен. За, бүгдээ хамтдаа энэ цаг үеэд зүгээр сандал дээр ингэж суух биш тийм ээ. Суудлаасаа хамтдаа босоод тэгээд багш нараа хийх хөдөлгөөнийг дагаад хамтдаа бурхныг магтцгаая. эзэн бурхныгаа магтцгаая. Бид нар бол хааны хүмүүс юм аа. Амен.
хамтдаа Бурхны өмнө түрүү багш нь хэлсэн шиг те өдөр болгоны Бурхны өмнө талархсан зурсгэлээр өнгөрүүлцгээе. Тэгээ Бурхан биднэрт өдөр болгоны бэлэг болгож өгж байгаа. Өглөө болгон нарыг биднэрт өгж байгаа. Тэгээ Бурхны өмнө үргэлж талархсан зурсгэлээр яг энэ магтаалыг Бурхны өмнө өргөцгөөе. Энэ цаг мөч намлын цаг мөч байна. За хамтдаа залбираад Бурхны үгийг сонсцгоё. Эзэн минь танд талархаж байна. Та бидэнд таны эрхэм үгийг сонсох боломжийг өгсөнд баярлалаа. Өнөөдрийн үгээр дамжуулаад та биднэрт үгээ айлтаж, эзэн минь бас таны үгээр дамжуулаад бид нар зүрх сэтгэлдээ ойлгоод ухаарад бас амьдралдаа хэрэгжүүлэх хүсэж байна. Та хамт байж удирдах өөрийн хэмээн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За, өнөөдөр хамтдаа бүгдээрээ нэгэн ишлэлийг хуваалцгаая. За, энэ бол 1-р Самуэль 17-гийн 45. За, багш дахиад хэлье. 1-р Самуэль 17-гийн 45. Библи байгаа бол Библийг гаргаад хамтдаа дагаад уншицгаая. За, Давид Филист хүнд чи ил бамбай жад барьж над руу ирж байгаа бол харин би чиний доромжилсан Израилийн бүх цэргийн Бурхан Төв түмний эзний нэрээр чам руу ирж байна. Амен. За, тэгэхээр хамтдаа өнөөдөр хинээ тухай үзэх нэ? Яг зөв, Давидын тухай. Тэ зүгээр нэг Давидын биш. Бурханд таалагдсан Давидын тухай. Бурханы тааллыг олсон Давидын тухай. За, Давид бол ямар хүн байсан бэ гэхээр тэр хончин бас дээрээ 7 ахтай тийм хүн байсан. Аавынхаа нэрийг Йессе гэдэг. За, тэгээ нэгэн өдөр бид өмнөх номлолоодаараа хамтдаа Саул хааны тухай бас Давидын найз Йонатаны тухай үзсэн.
За тэгвэл өнөөдөр Давидын тухай. Давид яг хоноо хариулаад аавдаа маш их дуулууртай тийм хүүхдээсэн. Бас бурханд итгэдэг. Хоноо хариулаад хээр талд явж байх үедээ бурхныг үргэлж магтдаг байсан. Тэгээ бурхан минь би танд хайртай. Тэгээ бурхан минь та бол бүтээгчтэй. Бурхныг үргэлж магтдаг. Тэгээ бурхантай үргэлж харилцаатай байдаг. Бурхны яг тэр тааллыг болсон нэгэн байсан. Гэхдээ Саул хаан бурхны тааллыг олоогүй. Бас тэр бурхны хүслээр биш, тэ өөрийнхөө хүслээр буруу зүйл хийснээсээ болоод яасан гэлээ? Тэ бурхан шийдэгдсэн, тэ хаан байхаа болсон. Тэгээд тэр үед Самуэль иш үзүүлэгчэд бурхан хэлсэн. Би дахиад тэ Израилийн өөр хааныг сонгох болно. Чи тэр хүнийг очоод тослох ёстой. Тэгээд Самуэль хаашаа очсон бэ гэвэл Есийн гэрлүү очсон. Тэр Есийн гэрлүү очоод 8 хүүгүнтэй тэр гэрээс хамгийн бага нь буюу Давидыг тасалсан. Давид хаан болох болно гэж хэлээд Давидыг тасалсан. За тэгээд Давид таслагдсныхаа дараа хэдэн жилийн дараа хаан болдог. За тэгээд тэр үед болохоор Израиль юу болж исэн бэ гэх юм бол маш том дайм болж исэн. Филистичүүд ирээд Израилийн эсрэг дайн тулаан үүсгэсэн. Тэ бид нар танаа улсаар нэг эзлэн гээл тэгэл маш их олон цэрэгтэй тэгээд тэр дундаа маш өндөр бүр 3 метр өндөр тийм том цэрэг хүртэл Голиат гэдэг нэртэй тийм цэрэг филистичүүдэд байсан. Тэгээд тухайн үед Давид хоноо хариулж явж исэн. Харин Давидын ах нар нь яг тэр дайны талбар дээр тулалдах гэж байж исэн гэсэн. Тэгээд нэгэн өдөр Давидэд аав нь хэлдэг ах нар дээр очиод хоол хүргээд ирээ. Бас тэр дайны талбар дээр юу болж байгааг хараад ирээрэй гэж хэлдэг. Тэгээд Давид ах нартаа хоол хүргэж өгөхөөр явдаг. Тэгээд очсон чинь юу болж исэн бэ гэхээр тэнд та нар чаддгийм бол надтай тулалдаач гэсэн нэг тийм маш том биетэй тэр Голиат гэдэг цэрэг гарч ирээд Израиль ард түмнийг доромжилж байсан гэсэн. Яг тэр үед Давид яг тэр тухай сонсоод тэр хэн бэ? Тэр яагаад Израильчүүдийг доромжлоод байгаа? Бурханд итгэдэг тэр хүмүүсийг энэ хүн яаж доромжилж чадчихна гэсэн тэр зүрх сэтгэл Давидэд төрсөн. Тэгээд Давид яасан бэ гэхээр хинч тэр Голиаттай тулалтыг гэж тэр дайны талбар руу очихгүй байгаад чинь Давид би тэр хүнтэй тулалдъя. Би тэр хүнтэй очиод тулалдмаар байна. Бурхан надтай хамт байгаа. Тэгээд Давид ямар хүүхэд байсан бэ гэхээр багш нараас нэг зураг харуулъя. Тэгээд энэ бол том нь бол Голиат, жижиг нь бол Давид. Тэгээд Голиат ийм том биетэй байсан. Тэгээд Давид болохоор ийм жижигхэн биетэй. Тэгээд та нар бодоод үзтээ хүүхдүүдээ би л байсан бол ийм том биетэй хүнтэй очиж тулалдахгүй байсан. Би байсан бол маш хайх байсан. Бас итгэхгүй те би энэ хүнийг ялж чадна гэдэгтээ би итгэхгүй байх байсан. Харин Давидын зүрх сэтгэл дотор хэн байсан бэ? Давидын зүрх сэтгэл дотор юу байсан бэ? Давидд Бурханд итгэх итгэл байсан. Ердөө л тэр Бурхан надтай хамт байгаа. Тэ энэ том өндөр хүн байна уу? Энэ амар том хүн байна уу? Юусоо чухал биш. Бурхан надтай хамт байгаа. Энэ ялалт те энэ тулалдаан бол Бурханых. Бурхан миний өмнөөс тулалдах болно гэсэн зүрх сэтгэлтэйгээр Давид маш зоригтойгоор Голиаттай тулалдахаар дайны талбар дээр гардаг. Тэгээд дайны талбар дээр яг гарах тэр үед Давидын гарт юу байсан бэ гэхээр зүгээр дүүгүр байсан. Тэр хон хариулж явж байхдаа баавгатай, чонтой таарлддаг. Тэгээд тэр үед хоннуудаа чоноос аврахын тулд, баавга арслангаас аврахын тулд Бурхантай хамтдаа ялтыг байгуулдаг байсан. Тэгээд яг энэ дайны талбар дээр гарч ирээд Голиатыг яг л тэр аргаараа яг тэр дүүгүрдэж агаад юу болсон бэ гэхээр яг л нэг л зогсон. Дүүгүрээрээ нэг дэш гэл нэг зогсон. Тэгэх үед яасан бэ гэхээр хамгийн гол цэг болох тэр
дамжуулаад тэр ялалтыг өгсөн. Амен. За, хүүхдүүдээ Давидын яг энэ жишээгээр дамжуулаад бүгдээрээ юуг сурч болох вэ гэвэл бидний өмнө ямар ч том асуудал тулгарч исэн бай. Тэ юу ч болж исэн бай. Тэр чухал биш. Хэдий тэр том ч гэсэндээ бидний Бурханаас илүү том биш. Тэ? Бурхан биднэртэй хамт байх юм бол бидний Бурханд итгээд тулалдах юм бол ялж чадна гэсэн. Амен. Тэгээ манай хүүхдүүд ч гэсэндээ залбирах юм бол Бурханы өмнө авна гэсэн итгэлтэйгээр залбирах юм бол Бурхан та нарт заавал хариулж өгөх болно. Давид яг л Бурханы өмнө үргэлж дуулууртай байсан. Үргэлж Бурханыг магтдаг, Бурханд маш их хайртай, бас маш их итгэмжтэй нэгэн байсан. Тийм ч учраас Бурхан Голиатыг ялах, тэр ялалтыг Давидэд зөвшөөрсөн. Амен. За, тэгээд Давидын амьдрал тэр чигээрээ яг Бурханы өмнө Бурхантай хамт өнгөрүүлсэн өдрүүд байсан. Тэгээд тэр Саул хаанд хөөгдөж байгаа үедээ хүртэл Бурханы өмнө дуулууртай байсан. Хэдийгээр Саул хаан Давид маш их алдартай байсан учраас Давидыг ингээд хэдэн жилийн турш ингээд хөөсөн. Гэхдээ Давид дээд ирэх мэдлэлнээ хүндэлдэг байсан учраас хизээж Саулд гар хүрээгүй. Саулыг нас барсны дараа хүртэл Саулыг хүндэлсээр тэдийг тэр бол хаан гэсэн зүртгэлээр хүндэлсээр байсан. Гэхдээ Давидэд бас нэг сул тал байсан. Тэгээд тэр юу байсан бэ гэвэл Давид маш том гин нүгэл хийсэн Бурханы өмнө. Тэгээд Бурханы өмнө нөхөртэй байсан яг тэр өөр эмэгтэй хүнийг гэртээ хамт агуулж ирээд бас тэр нөхрийг нь дайны талбар руу явуулаад алуулахад хүргэдэг. Тэгээд гинүүгээр дамжуулаад Давид Бурханы өмнө гин нүглийг үлддэг. Гэхдээ Бурхан Натан гэдэг иш үзүүлэгчээр дамжуулаад Давидэд сануулдаг. Чи гин нүгэл үлдсэн байна. Давид ухаарад Бурханы өмнө маш их уйлж гимжсэн. Тэгээд Бурхан минь би танд үнэхээр хайртай. Гэхдээ миний алдаа гин нүглээс болоод би буруу алдааг гаргалаа. Тэгээд Давид маш их гимжсэн. Тэгээд тэр гимших үед Бурхан түүнийг уурчилсан. Тэгээд тэр уурчилсан ч гэсэндээ бас гин нүглээсээ болоод маш их зовлонг бас амсах болсон. Тиймээс хүүхдүүдээ бид нар үргэлж гин нүгэл хийхгүй байна гэсэн үе байдаггүй. Заримдаа бид нар санамсаргүй, магадгүй заримдаа санамсартайгаар яг ингээд гин нүглийг үйлчлэхдэг санаатайгаар. Тийм учраас ямар ч үед хамгийн түрүүнд гин нүгэл хийсэн л бол гимших хэрэгтэй шүү. Бурхан та нарыг заавал уучлах гэдгийг санаарай. Бас үргэлж яг л Давид шиг Бурхантай хамт алхсан хүмүүс байгаасаа гэж хүсэж байна. Итгэлтэйгээр Бурханаас гуйгаарай. Яг одоо Бурханы өмнө юуг залбирмаар байна, юуг гуймаар байна. Яг түүнийгээ Бурханы өмнө итгэлтэйгээр залбираарай. Бурхан заавал өгөх болно. Амар том асуудал байсан ч хамаагүй Бурхан та нарт хариулах болно. Амен. За, энэ цаг үеид багш нэг асуулт асуумаар байна. Тэгээд тэр асуултыг асуухаас өмнө бас нэг зүйлийг хэлж өгье. Давид Бурханыг магтсан тэр магтаалууд нь Библиэд бичигдсэн байдаг. Мөн Давид бол Израилийн 2 дахь хаан байсан. Тэгээд за одоо багш нь асуулт асууя. За тэр юу вэ гэхээр Давид багш нь саяхан хэлсэн. Гэхдээ энэ маш амархан ч гэсэндээ та нар хариулаарай. За, нэгдүгээр асуулт. Израилийн 2 дахь хааны нэр нь хэн байсан бэ? За, маш амархан асуулт байна. За, та нар дэвтэр дээрээ хариулаад бичээрэй. Эсвэл амаараа бас хариулж болно шүү. За, 2 дахь асуулт нь багш нь сайн хэлсэндээ Давид Бурханыг магтсан маш олон магтаалууд нь Библиэд бичигдсэн байдаг. Тэгвэл Библийн аль номон дээр тэр магтаалууд нь бичигдсэн байдаг вэ? Зарим нь мэдгүй ч байж болно, мэддэг ч байж болно. Хэрвээ мэдгүй бол заавал мэдэж аваасай гэж хүсэж байна. За хамтдаа энэ цаг мөчид залбирцгаая.
Хайраар дүүрэн эзэн Бурхамын танд баярлалаа. Эзэн минь та өнөөдөр Давидын жишээгээр дамжуулаад биднэрт Бурханд итгэх тэр бат итгэлийг зөвшөөрж өгсөн танд талархаж байна. Эзэн минь бидний өмнө ямар ч том асуудал, ямар ч том саад бэрхшээл байсан бид нар Бурхантай хамт байх үед ялж чадах болно гэдгийг ойлгож авлаа. Эзэн минь бид нар залбирах үедээ ямар ч эргэлзээгүйгээр таны өмнө залбираад түүнийг авахыг хүсэж байна. Та яг энэ цаг мөчид хүн сэтгэлийг өргөж байгаа хүүхэдний болгоны дээр эзэн та өөрийн ариун сүнсийг дүүргэж өгөөрэй. Та хамт байж эзэн минь та өөрөө удирдах өгөөрэй хэмээн бүхий л зүйлийг танд даатгаад эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За сайн бацхан хүүхдүүдээ өргөлийн цаг байна. Тэгээ манай хүүхдүүд маш итгэмжтэйгээр те нөгөө тусгай бэлдсэн савнда аав ээжийнхээ өгсөн тэр мөнгөний 11-ийг бас шударгаар хийж байгаа гэдэгт багш нар нь итгэж байгаа шүү хүүхдүүдээ хийж байгаа тийм ээ. За тэгээ багш нь болохоор ийм савнд хийж байгаа. Тэгээд мэдээч бидний бурхан хааж байдаг бурхан тэр бидний зүрх сэтгэлд байдаг бурхан учраас бид нэр хаа явна бурхан үргэлж хамт байдаг гэсэн. Тэгээ бас бидний зүрх сэтгэлийг бурхан хамгийн сайн мэдж байгаа гэсэн хүүхдүүдээ. Тийм учраас бид нэр хажууд байгаа найзаагаа магадгүй багш нарыгаа тий харахгүй байгаа юм чинь хуурч магадгүй л тий. Гэхдээ бурханыг багш нар нь хүүхдүүд нь хинч бурханыг хуурч чадахгүй гэсэн. Тийм учраас манай хүүхдүүд бурхан намайг харж байгаа гэсэн яг тэр зүрх сэтгэлээр өргөл дээрээсэндээ бас итгэмжтэй байгаасаа гэж хүсэж байна. За тэгээд бүгдээрээ яг хамтдаа тий өргөж байгаа өргөлөө гарандаа атгаад тэгээд зүрх сэтгэл дээрээ өргөлөө тавиад тэг хамтдаа залбирцгаая. Иесусээ танд баярлалаа. Эзэн минь та бүхий л зүйлээр өрөөж өгч байгаад талархаж байна. Та хамгийн сайн аавыг, хамгийн сайн ээжийг, хамгийн гоё гэр бүлийг өгсөн танд талархаж байна. Эзэн минь тэгээд юунаас илүү танд итгэлийг өгсөн баярлалаа. Бурхан минь эзэн минь би яг одоо Иесус үнэхээр аавынхаа ээжийнхээ өгсөн тэр мөнгнөөс эзэн яг шударгаар 11-ийг ялгаад эзэн таны өмнө үнэхээр тусгай бэлдсэн тэр савнда өргөх гэж байна. Эзэн минь тань өргөлийг минь та өрөөж өгөөрэй. Энэ өргөлөөр дамжуулаад эзэн минь та манай гэр бүлийг та өрөөж өгөөрэй. Энэ өргөлөөр дамжуулаад эзэн минь та бидний хүсэл мөрөөдлийг өрөөж өгөөрэй. Иесусээ танд баярлалаа. Үргэлж та бидэнд үнэхээр хэрэгтэй бүхэл зүйлийг минь өгж байгаад баярлалаа. Энэ өргөлийн төлөө танд талархаад Иесусийн нэрээр залбирч байна. Амен. Ихээсээ заасан гуйлтаар цуглаанаа өндөрлцгөөё. Тэнгэрт байгаа бидний эзэн минь таны нэр ариунаар дурсагдаг таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэр шигээ газар дээр бэлэгдэх болтугай. Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгүүдээ уужсны адил бидний үрийг мөн уучлаач. Биднийг сорилтонд бүү оруулаач. Харин бузар муугаас гэлгээж учир нь хаанчлал хүч чадал алдар сүр үүрс таних. Амен.